Сайн байна уу? Хэрвээ та Америкт болон Лос Анжелес, ялангуяа Лос Анжелест бизнес авахар төлөвлөж байгаа, пландж байгаа, Америк руу нүгээд бизнес хий гэж бодож байгаа юм уу? Эсвэл Америкт байгаа байгаа ажлаасаа хуримтлал хураасан тэгээд бизнес эхлэхэд би бэлэн гэж бодож байгаа л надтай холбогдорой. Би яг тэр хүн чинь шүү. За би өөрийгөө танилцуулъя. Намайг Ариун Туяа гэдэг. Би Лос Анжелес хотод амьдраад 12 жил болж байна. Бизнес коуч мэрэгчлээ. Урд нь Монголд болон Америкт бизнес хийжсэн туршлагатай. За тэгэхээр энэ туршлага маань болохоор олон хүмүүсийг бизнес авах энэ бүх зүйл дээр нь маш олон өндөр нөлөө үзүүлж өгч чадж байгаа. Эндээ би бас маш баяртай байгаа. Тэгээд Монгол хүмүүс минь өөрийн гэсэн бизнесээ нээгээд мөнгөтэй болох нь бид үндсэн зорилго юм аа гэж. За би Монголд бол телевизэд найруулагч байсан. Дээрээс нь би өөрөө салонтой байсан. За тэгээд салон маань болохоор яг энэ Монголын нөгөө адилхан өсч онгоо сайхан сормоос бүх юма хийдэг байсан. Тэгээд би яг салонтой байж байгаад Америкт ирээд ингээд аялаад, зугаалаад, үзээд ерөнхийдөө Америкт салон бол илүү ашигтай юм байна, илүү зүгээр юм байна гэдгийг мэдээд би Америк руу нүүсэн байгаа 2014 онд. За тэгээд нөгөөд би өөрөө хамгийн ихний 2 жил нь би хомсны салонд ажилласан байгаа. За хомсны салонд ажиллаад дараа нь би Canon Makeup-ны сургууль төгсөөд тэгээд Canon Makeup-нд ажиллаж байсан. За тэгээд бас Uber хийжсэн, маш олон төрлийн бизнесийг хийж үзэжсэн, орж исэн, гарч исэн. Тийм учраас надад маш их дадлага туршлага байгаа. За дээрэс нь би 2022 онд бас хомсны салон нэгээд ажиллаж байсан туршлагатай байгаа. Тэгэхээр маш олон хүмүүст миний энэ мэдлэг туршлага хэрэг болно гэдэг үднээс та нарт энэ зөвлөгөө хүргэж байна. За тэгэхээр хэрвээ та Америкт бизнес авахар төлөвлөж байгаа бол яг Америкт ялангуяа Лос Анжелест яагаад авах ёстой бэ? Мэдээж энийг бол мөнгөтэй бэлэн хүмүүс энийг бичлэгийг би үзнэ гэж бодож байна. За тэгээд яагаад вэ гэхээр өөрийн бизнесээ эхлүүлэх цаг нь болсон хангалттай туршлага хуримтлуулсан тэгээд ингээд ийм нөгөө income гэж ярьдаг шүү дээ. Бараг унтчих нь мөнгө орохоор гэж дээ. Тэгэхээр та өөрөө менежментээ маш сайн аваа явах юм бол та салон дээр юм уу аль нэг байгууллагатай менежер тавьчихсан байгаа тохиолдолд танд сул income орж ирэх бас тийм боломжтой бизнес байгаа. За тэгээд хилээд хамгийн их зарагддаг бизнес бол хомсны бизнес. Тэгээ машин угаагаалгаа нөгөөх нь кофе шоп байгаа. За тэгэхээр өнөөдөр би энэ 3 дээр тулгуурлаж ярих болгоно. Тэгээ та бүхэн хэрвээ энэ төрлийн бизнесийг авмаар байгаа бол надтай аль бисаар холбогдорой. Миний фэйсбүүкээр холбогдоод надаас цаг аваад Zoom-ийн цаг аваад тэгээд зөвлөгөө мэдээлэл аваад дараагийн үйл ажиллагаанд орж болно. За тэгэхээр хамгийн ихнээ хомсны салон ярив. За хомсны салон болохоор ерөнхийдөө 50,000-аас та өөрөө байгуулж болно. Эсвэл үйл ажиллагаа явуулж байсан салоныг худалдаж авч болно. Хомсны салоноос бол маш их зардал гардаггүй. Та будгаа авсан тохиолдолд будгаал авсан байгаа тохиолдолд жил болгон ингээд байнгын юм supply аваад шаардлагагүй байдаг. Багаар аваад явдаг. Мөнгөний нэг хэрэггүй байдаг. Яг ингээд ажилчдаас ч л хамаардаг. Тэгэхээр ажилчин маш сайтай байх хэрэгтэй, маш гоё боддог байх хэрэгтэй. Ер нь манай монгол хүмүүсийг ажиглаад байхад ер нь хүмүүс бас ингээд нийтээрээ Вьетнамоос жоохон татгалзах тал руугаа орж байгаа. Ягаад тэгэхээр тэд нар айгүй хурдан төргөн маш их юм шахдаг. Дээрээс нь юм чанартай үйлчлэгээ үзүүлэхээ болж байгаа. Үнэхээр сайнууд нь сайн, муунууд нь муу байгаа. Тэгэхэд манай монголчууд болохоор дийлийнх нь маш мундаг байдаг. Монгол хүмүүсийн давуу тал болохоор маш мэдрэмжтэй, бүх хүмүүс нь маш мэдрэмжтэй. Тэгээд гар айгүй чангатай усраас массаж маш гоё хийдэг, айгүй гоё тийм сэтгэлээсээ ханддаг. Дээрээс нь ирээд удаагүй хүмүүс айгүй хийж эхэлдэг болохоор ингээд нөгөө ажилтайгаа ингээд үлдэхийн тулд тэр ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Тийм болохоор маш олон клиент татдаг, хүмүүс ингээд хайрыг татж чаддаг. За Монгол салонуудаа би ажиглаад байхад Вьетнамууд нэг 80%, Солонгос нэг 15%, Монгол нэг 5% байлаа гэж бодоход энэ төвшин ер нь жил ирэх тусам ихсэж байгаа. За тэгэхэд ер нь ингээд Вьетнам салон, Монгол салон Солонгос салонд ажиллаж үзсэн хүний туршлагаас харах юм бол Монгол салон маш цэвэрхэн байдаг, маш юм ойлгомжтой байдаг, юм айгүй гоё тийм чистний хийдэг, илгэнж гоё байдаг тэгээд яг хүнээ татах чадвар дээр маш юм гоё илдэг, зөөлөн ингээд монгол хүмүүс чинь сайхан сэтгэлтэй болохоор тэрийг хүмүүс чинь нөгөө энэ 2026, 25 он чинь ингээд өөрийгөө хайсан, нээсэн ийм жил учраас тэрийг гоё мэдэрдэг, ийм медитейшний төвшөнд бас очиж чаддаг гэж би боддог. Энэ бол маш тийм ашигтай бизнес байгаа. За тэгээд дээрэс нь
маш их ерөөсө зардал гардггүй гэдгээрээ бас маш их давуу талтай тий. Та ажилчингаал маш сайн менеж хийж чадах юм бол өөрөө хүмүүс хийдэг байх юм бол давуу тал болно тий. Эсвэл өөрөө бизнесийн салбарт ямар нэгэн байдлаар хүч үзсэн байх юм бол эн чинь бас айгүй гоё тийм давуу тал болно. За кофе шоп болохоор хүн болгон кофе уудаг. Америкт бол одоо бид нар сүйтэй цайгаа уудагтай адилхан Америкт бол одоо бараг 3-аас 4 аяг унтахынхаа өмнө хүртэл кофе уух нь бүр нормал асуудал байдаг. Тэгэхээр кофе шоп бас маш их хэрэлттэй бизнесийн нэг бас зардлаас харьцангуйгаа кофетэй. Тэгээ хажууд нь жижигхэн хөөрх юм снэк одоо юм тий талах блинчиг одоо нөгөө манай Америкаар бол курсонт гэж ярьдаг тий голд нэг өндөг авчулсан тий нэг бяцлаг авчуулаад ч юм уу ингээд жижигхэн нэг юм хийцэн байхад тэр нь бол их боломжийн байдаг. Тэгэхээр кофе шопууд бас маш их ашигтай жижигхэн орон зай эзэлдэг цөөхөн хүн ажиллах боломжтой. Тэгээд үдээс хойштой хаачдаг тийм бизнес байгаа. За машин угаалгыг болохоор би сайн мэдэхгүй. Тэгтээ хөндлөнгийн нүднээс харахад би бол 7 хоногтой нэг биш юм а гэхэд би 14 хоногтой нэг удаа машин угаалгадаг. Бүр удлаа гэхэд би сардаа нэг заавал угаалгадаг. Дээрээс нь нөгөө хилээч нь бас ерөнхийдөө юм тоосолч одоо утаатай байхгүй. Тийм болохоор машин бас муухай угаалгах магадлал айгүй өндөр. Манай монголчууд бас айгүй машиндаа гоё цэвэрхэн явдаг учраас хурдан угаалгах нь айгүй их байдаг. За тэгээд угааж байгаа хүмүүс дээрээ яадаг вэ гэхээр энэ одоо хэрэв машин угаалгах бизнесийг одоо илээд юм уу те ямар нэгэн эрхт монголчууд эзэл одоо те худалдаж авсан тохиолдолд монгол хүмүүс дэмжиж очих нь маш өндөр байх болно. Дээрээс нь манайхан ч бас юмыг чамба хийдэг учраас нэг ажлаа айгүй тийм гаргууд хийдэг учраас тэр нь бас их таалагдах байхаа гэж бодож байна. Дээрээс нь яг энэ нөгөө одоо өндөр high ratingтэй бизнесүүдийн нэгэнд нь машин угаалга болон машин зарах үйлчилгээ ордог учраас энэ бас айгүй тийм өндөр давуу тал болох байх гэж бодож байна. Дээрээс нь ингээд нөгөө 3-6 сараар ингээд ирээд те нэг юм ажил хайж байгаа те ингээд нэг юу байдгүй шүү дээ. Ингээд нэг ажил хайж байгаа энэ хугацаанд жоохон ажил хийгээд буцчмаар байна гэсэн хүмүүст одоо машин угаалгын газартай хүмүүст бол маш тохиромжтой бизнес байх болно. Ягаад тэгэхээр тэн дээр ямарваа нэгэн ур чадвар шаардахгүй. Дээрээс нь одоо ямар ч хүнийг хайр хийх боломжтой. Тэр хүн өөрөө машинаа сайхан Монгол эрэгтэй хүн болгон баг машин аягүй гоё угаадаг байхаа тий. Жишээл манай нөхөр бол машин аягүй сайн угаадаг байхгүй. Ингээд дотор гадна нөгөө тий ингээд цэвэрлж байгаа хүнд нүртэл энийг сайн цэвэрлээрэй гэд хэлдэг ч юм уу. Эрэгтэй хүмүүс тийм юм дээр илүү мэдрэмжтэй байдаг учраас энэ эрэгтэйчүүдэд бас маш боломжийн юм юу байгаа. Тэгэхээр одоохондоо бол яг миний мэдх юм бол яг Монгол одоо тий car wash буюу машин угаалгын газартай хүн байхгүй байгаа. Тэгээд бас энэ бизнесийг яаж хийж болдог вэ гэхээр дуудлагаар бас хийж болдог. Одоо жишээлбэл хумсны салаа 4-5 охин ажиллажлаа 4-5 машинтай байлаа гэж бодоход тий одоо ингээд дуудлагаар одоо ингээд яаралтай тохиолдолд уцаар яриад дуудаад одоо машин угаалгачдаг. Одоо тэр нь ойрхон ч юм уу эсвэл захиалгаа өгсөн эсвэл нэг 2-3-аас дээш хүний одоо захиалгаа авсан тохиолдолд тэр хүмүүс тэр хүний машиныг угаачдаг. Тэгэхээр яах вэ гэхээр цаг хэмнэн очиад нэг 3 машин угаачлаа. Тэгээд хэрвээ тэр машины чинь үнэхээр гоё угаах юм бол хүмүүс байнгын дуудана гэсэн үг байна. Тэгэхээр дуудлагын машин угаалга бол маш бас ашигтай байх болно. Тэгэхээр дуудлагын машин угаалгахын тулд яах вэ гэхээр мэдээж чамд компани байх хэрэгтэй. Тэгэхээр өөрөө ийм нөгөө машин угаалгын газартай байгаад тэрийгэ давхар ингээд ирж байгаа хүмүүстэй гэрээр чинь очиж ингээд ажил дээр чинь очиж угааж бас үйлчлэг үзүүлж болно шүү гэдгийг бас гоё давхар реклам менежмент хийвэл бас маш гоё санагддаг. За тэгээд одоо ингээд заримдаа ингээд гэрээсээ гарах ажил гарах завгүй одоо эсвэл ингээл ажил дээрээсээ холдох завгүй байлаа гэхэд гараад ирэхэд машин чи угаацсан бол ямар гоё амар үе те. За гэх мэтчлэн иймэрхүү бизнесүүд одоо маш одоо эрэлттэй хэрэгцээтэй байгаа. За мөнгөний тухайд ярих юм бол $40,000-оос дээшээ тэ $40,000-аас $200,000 байж та Америкт бизнес эрхэлнэ. За Америкт амьдарж байгаа бол хүмүүс өөрсдөө мэднэ. Хэрвээ Америкт амьдраагүй бол $40,000-аар та бизнес худалдаж авсан ч гэсэн та дахиад энд байр түрээслэн та өөрөө ямар яаж хийж байгааг нэг машинтай авах хэрэгтэй тэ. Одоо дөнгөж нүүж ирж байгаа учраас танаас бас зардал гардаг учраас тэ бизнес нь хөл дээрээ тогттлоо гэхээр тань дор хаяж $100,000 хэрэгтэй болох болно шүү. Ер нь бол хамгийн багадаа зарим хүмүүсийн бизнес онгонгуудаа маш ашигтай байдаг. Зарим нь болохоор ингээд явандаа ингэж өсдөг те. Тэгэхээр тэр эрсдлээсээ сэргийлээд те энэ бүх бодол одоо тооцооллоо хараад өөрөө ерөнхийдөө миний харснаар болохоор өөрөө бизнесээ нээгээд өөрөө чаддаг байгаад өөрөө ихний эйжент менежментээ хийгээд байнгын орлоготой болтлоо өөрөө тэндээ байх нь хамгийн чухал. Тэгээд мэдээж бүх үйл ажиллагаа жигдэрсний дараа та тэр юугаа яаж ч өөрчилсөн болно. За тэгээд миний энэ мэдээлэл та нарт бас таалагдсан гэж бодож байна. Хэрвээ таалагдах юм бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Хэрэгтэй бизнес худалдаж авмаар байгаа нэгэнд нь share хийгээрэй. За тэгээ би удахгүй бас маш гоё групп сургалт зарлана. Яг
жинхэнэ худалдаж авах гэж байгаа хүмүүс тэгээ яах вэ гэхээр ямар бизнес байна, ямар үнэтэй байна гэд тэгээд ерөөхдөө бас ийм групп нэг сонирхолтой байгаа. Тэгэхээр ирээдүйд худалдаж авахар төлөвлөж ээж болно шүү дээ. Яг одоо мөнгө нь бэлэн биш ч гэсэн ирээдүйд би яг одоо нэг жилийн дотор би мөнгө хөрөнгөлүүлээд нэг ийм болох нэ гэсэн юм дээр байнга ямархуу бизнес бас ингээд гарч ирэх нүхийг хараад ингээд байж ах ийм community бас үүсгэй гэж бодож байгаа. За тэгээд stay tuned.